За чадвар шивийн гооноож авс тооцол гэж байгаа шүү дээ тийм ээ. Яндын шивийн гооноож авс тооцол. За яндангуудын бол бодмөрийн зэргийн үүднээс одоо мэдчихээрэй гэсэн. Авралыг одуулах ёсонд бол хэрхэн яаж авралыг одуулах юм бэ гэхтээ тэр бол яндын шивийн гооноож авс тоо. Чадвар шивийн гооноож авс тоо. Хайламбын гооноож авс тоо. Шанд мимаравын гооноож авс тоо гэж байх юм биз дээ. Яндын шивийн гооноож авс тоо гэдэг нь бодмөрийн зэрэг буюу ламирм дэлгэрэнгүй гардаг учраас тэндээс мэдчихэрэй гэж. За чадвар шивийн гооноож авс тоо буюу ядгааг нь мэдхийн үүднээс авралыг одуулна гэдэг дотроо сандлаа жирвийн чадвар гэдэг нь одоо өмнө гарцсан тийм ээ. Сандлаа жирвийн чадвар. За одоо хоёрдугаарт нь Перенлежийн чадвар гэж байна. За үйлсийн ялгамжаа гэсэн үг. Үйлсийн ялгамжаанд дистрачлан бурхан бэр дүн богорж идэгж ишийг тэтгэн үлддэг. Ном бэр зовлонг төвчин үлддэг. Ховрог бэр буйнд даган баясаж үлддэг тул тусыг зохиох болоо хэмээгээд авралыг одуулах юм аа гэж. За Перенлежийн чадвар нь ингэж авралыг одуулнаа гэж. Ямар Перенлежтэй бэ? Санжаа бол бурхан бэр дүн богорж идэлнэ гэж. Одоо иш лүн буюу ном сургаалаараа богорж идэг гэдэг нь тэтгэж үлдэнэ буюу одоо дэмжиж үлдэнэ гэсэн үг. Дээрээс нь бол одоо сургаал номлолоо одоо айлдаад ингээд одоо зовлонгоос гítэлдэг юм а гэдгийг бол ингээд үзүүлнэ гэж. За тэгэнгүүт ном болоод жинхэнэ дунал боморж идэг. Яг зовлонгийн төвчж үлдэнэ гэж. За гендэнжис гэдэг тэр хувргууд бол буйнд нь даган баясаж үлдэхийн үүднээс хувргуудын буйнд бол бид нар өөрсдөө даган баясаж үлдээд тэгээд түүнийхээ хүчээр бол буян хураагаад ингээд явчихна. Номыг бол яг өөрөө бясалгаад өөрийнхөө зовлонг тэр номоор төвчнө. Бурхан бол бидэнд бол хэрэгтэй одоо бүх ном өвдөс бүгдийг бол одоо богорж идсэн буюу одоо хайрлж үлдсэн, тэтгэж үлдсэн гэсэн үг тийм. За 3 дугаарт нь мовийн чадвар гэж. За сүсгийн ялгамжаанд дистрачлан тахиж үлдэх болоо, илтэд үлдэх болоо, нөхөрлөн үлдэх болоо хэмээн сүсгэлхийн үүднээс авралыг одуулах юм аа гэж. За бурхныг бол чадварж аваа гэж тахиж үлдъя. Бурхныг одоо дахиж шивдэж ингэж одоо буян хурааж өөртөө туслана гэж. За номыг бол онтж аваа гэж. Итэд болгож үлднэ гэдэг нь өөрийнхөө сэтгэлд тэр номыг бол одоо ил болгож ингэж одоо үлдэх юм аа гэсэн. За хургууттай бол дагуулж аваа буюу нөхөрлж үлднэ гэж. За хэмээн одоо сүсгэлхийн үүднээс бол авралыг одуулах юм аа гэж. За дараа нь дүвийн чадвар гэж. За бүтээхийн ялгамжаанд дистрачлан тахиж үлдэх хийгээд бясалгаж үлдэх хийгээд ном болон эд таваарын төгс эдлэлийг нийтэд үлдэхийн үүднээс бүтээж үлдэх болоо хэмээн авралыг одуулах юм аа гэж. За тэгэхээр бурхныг бол тахиж үлдэх юм аа. За номыг бол гомборж аваа буюу бясалгаж үлдэх юм аа. За хувргуудтай бол номын талаас мөн эд таваарын талаас бол нийтэд одоо эдлэж түмэн дүжээвийн гооно гэж тийм ээ. Одоо нийтийн төгс эдэл хүнд үлдэхийн үүднээс гэж. Хувргуудтай бол хамтарч одоо номоо үзнэ, хамтарч номоо хийн. Тийм ээ. Эд таваарын одоо үүднээс бол хийд орондоо одоо хамтарч байх. За мөн одоо хувргуудын одоо тэр эдийг бол хамтран одоо эдлэхийн тэр үүднээс бол бүтээж үлдэх юм аа гэж. Ингэж одоо бодоод авралыг одуулах юм байна. Энэ нь дүвийн чадвар юм байна тийм ээ. За жендэнжийн чадварны гончиг сосоо ёндон дамбын гооно жавс даваа гэж. За даган дурдахын ялгамжаа гэдэг нь чухаг дээд тус тусын эрдмийг санахын үүднээс авралыг одуулах юм аа гэж. Гончигсонжийн тус тусынх нь ёндон санжаа гончиг ямар ёндонтой байдгийг
чойгон чи ямар юмтай байдгийг дээр одоо ямдан шивэн гооноч австаа гэсэн тийм ээ тэрнтэй тун одоо төстэй. Тэгэхдээ эрдмийн даган дурдахын үүднээс ихтэй зэрэг бол урдийн одоо гонч гэсэн бол тийм эрдэнтэй байсан гэдгийг даган дурдахын үүднээс жинтэнжийн чадвар гэж тийм ээ. Даган дурдахын ялгамжаа нь бол чухагдээ тус тусын эрдмийг санахын үүднээс авралыг одуулах юм а гэж. Түрүүнийх бол эрдмийг мэдхийн үүднээс авралыг одуулах гэж. Энэ болохоор эрдмийг санахын үүднээс гэж. Ялангуяа ялгаа. Тэгээд энэ бол ерөнхийдөө жүүжив дээр ярина тийм ээ. Түрүүнийх нь бол яг жүүживч барааж хуйлаан одоо авах юм. Ямдан шивэн гоо гэдэг. За сонон фильмийн чадварны чагчд согжийн гооноо австагаа гэж. За буйныг арвижуулахын ялгамжаа нь мөргөх тахих тэргүүтний үүднээс авралыг одуулна гэж. Сонон фильмийн чадвар гэхлээр гонч гэсэн гуруула ялгаагүй аль альнийг одоо мөргөн тахин шүтэн түүнийхээ үүднээс бол буян хураагаад тэгээд тэргээрээ одоо аврагдах юм гэсэн мэгтэй тийм ээ. За ам авахаар авралыг одуулах ёсно гэж. За хай дамбын гооноо австагаа гэж. Ам энэ бол одоо 3 дахь нь үстэй тийм ээ. Ямдан шивэн гооноо австагаа, чадвар шивэн гооноо австагаа одоо хай дамбын гэж. Эрдмийн мэдхийн үүдээс авралыг одуулах. Тийм ялгамжааг нь мэдхийн үүдээс авралыг одуулах гэдэг дотор бол нэлээд хэлэн одоо ялгамжаа гарлаа. За одоо 3 дугаарт нь бол ам авахын үүднээс авралыг одуулах гэж. Хай дамбис гэж ам авснаар авралыг одуулах ёсоо гэж. Тэгээд зэрэг за энэ бол юу гэхтэй зэрэг бурхан зовлонгоос аврахын аргыг үзүүлээч нэг живүү цадмар гэхтэй зэрэг төрөлхүйтийн шалгадагт гэж. За нэгсэндээ шалгадаг төрөлхтөнд сэтгэлээрээ амдгайлах хэрэгтэй гэж. Шалгадаг төрөлхтөн гэж цадмар гэхтэй зэрэг цадмар гэдгийн тэр араа дагавар нь бол одоо тийм гэж гэсэн үг тийм ээ. Бурханыг бол үнэхээр живүү цадам юм аа гэж сэтгэлээрээ амдгайлах хэрэгтэй гэж. Сэтгэлээрээ амдгайлна гэдэг нь хүлээн зөвшөөрөх. Тийм ээ сэтгэлдээ бол яг тийм юм байна гэдгийг шийдэх хэрэгтэй гэсэн. Живүү цадмар. Цадам гэдэг нь шалгадаг гэж байгаа боловч одоо утга нь бол юу гэхээр хуурмаггүй гэсэн үг. Тийм ээ цадмаа цанд ч юм бол мэлүү эрэг ба цадмын цанд биш үү тийм ээ танжир үеэсэнд бол сард гэж нэмэхгүй шүү дээ. Мэлүү эрэг ба гэж. Тэгээ мэлүү ба гэдэг чинь хуурмаггүй гэсэн үг. Гэтэ зэрэг 5 домбоо дунлаа жавын 5 домбоо живүү цадмар гэхтэй зэрэг бурхан бол зовлонгоос аврах аргыг үзүүлдэг хуурмаггүй төрлөختийн юм а гэдэгт сэтгэлээрээ одоо амдгайлах гэдэг нь бол бүрэн итгэх хэрэгтэй гэсэн дамжаа гэж. Бүрэн итгэсэн хүнд дамжаад нь шүү дээ тийм ээ. Жишээлх юм бол даа мэрдугаар дамжаална гэдсэн даа мэрдугаа юм а гэдэгт бол ямар ч байсан одоо доглоогүй махад иждээр ээлтсэн тийм одоо ганц бол дамжаална шүү. Цадмар ижээс дамжаа гойдээ гэж амдгайлах хэрэгтэй. Гой дээ гэхдээ тэр ардлынхаа учир шалтгааныг татж байгаа юм шүү дээ тийм ээ. Гэхдээ зэрэг хэрэгтэй учир шалтгаан юу юм бэ гэсэн тиймэрхүү гой дээ гэдэг. Заримдаа орчуулахдаа ингэж орчуулж байна. Бурхан зовлонгоос аврах аргыг үзүүлсэн тийм ээ хуурмаггүй төрлөختөн гэдэгт сэтгэл хуурмаггүй төрлөختөн гэдгийг сэтгэлээр андгаалах хэрэгтэй. Учир нь гэдэг дээ гэдгийг хоошоогоо тийм ээ. Учир нь дээ хайлна түүнийг амааран ис авбас гэдэг нь түүнийг хүлээн ис зөвшөөрөөс гэсэн үг тийм ээ. Түүний зарлагт сэтгэл итгэмжлэх болохгүй тулд болоо гэж. Тийм учраас хэрвээ одоо бурхныг үнэхээр л хайрлахгүй бол хүлээн зөвшөөрөхгүй бол тэр бурхны зарлагт бид нар одоо итгэж чаддгүй юм аа. Тэгэхээр зэрэг бурхныг эхлээд бол үнэнхүү хүлээн зөвшөөрч байж үнэхээр юм одоо хуурмаггүй төрлөختийн юм байна гэдгийг мэдчихвэж тэгээд дараа нь бурханд бол бид нар одоо итгэнэ тийм ээ. Бурханд итгэх юм бол одоо жамд буюу итгэл гэдэг ч юм уу тэргээр орж ирнэ гэж. За Берна жалбуу дүмбүү шигийн сар гэхэлэр жишээлбэл хаан догшин нэгийн газар гэдэг нь дэргэд гэсэн үг. Тэгээ сар гэдгийг бас дэргэд гэж орчуулж байдаг юм шиг. Үлгэрд бас хаан догшин нэгийн одоо дэргэд одоход тийм ээ дэргэд очиход гэсэн үг тийм ээ одоход түүний чаа гэхтэй зэрэг хувийг жүү ядваа гэхтэй зэрэг одоо
Жүү ядва гэдэг нь очиж байсан гэсэн үг юм тийм. Түүний хувийг одоо мэддэг гэсэн үг. Жүү ядва гэж яг үнэндээ бол жүү ядва гэдэг мэддэг буюу түүний хувийг очиж байсан нэгэн дор дийнэ гэж асуугаад гэж. За түүний дэргэд очиж байсан нэг хүнээс асуугаад л гэсэн үг. Түүний хувийг жүү ядва гэдэг дэрэг одоо одож очиж байсан нэгэн дор дийнэ гэж асуугаад түүний загсанчлан үйлдэнэ гэж сэтгэлээрээ андгайлах хэрэгтэй мэт болоо гэж хэрэгтэй мэт болоо. Догшин одоо хааны дэргэд ингээд дуудагдаад очиж байгаа хүн бол өөрт нь түүний дэргэд одоо байж байсан. Тэгээд тэр хүн одоо ямар хөө ааш арашинтай яав юунд баясдгүү юунд дургуйцдгүү энэ төр гэдгийг сайн мэдж байж тэгээд сайн одоо асуугаад тэгээд тэр хүний одоо хэлснийхэн дагуу яг одоо үлднэ гэж ингэж одоо өөртөө сайн бодоод тэгээд очих хэрэгтэй юм аа тийм ээ. Тэгэхгүй бол одоо нөгөө догшин хааны чинь бол хилэнгийн хөдлөх юм бол одоо шууд одоо шийтгэж байдаг юм уу тийм ээ. Амь насанд одоо аюултай тийм зүйл одоо болж байгаа учраас очоод тааллыг одоо хямруулахгүй уурлуулахгүй тийм одоо байлгахын тулд өөрт нь одоо түүнийг бол сайн мэддэг таньдаг тийм одоо хүнээс асуугаад тэгээд одоо очих хэрэгтэй юм аа. Яг тэрэн шиг яг бурханд одоо итгэхийн тулд эхлээд яах нь одоо бид нар одоо нэг догшин газар гэдэг нь юу зүйрлж байна вэ гэхтэй зэрэг бол дараа төрөлд энэ одоо орчлон бол нэг тийм догшин газартай л адилхан юм л да. Одоо орчлон гэдэг чинь догшин хаантай л адилхан юм гэж орчлон гэдэг чинь. Тэгэхээр бид нар бол тэртээ тэргүүл энэ орчлонд бол одоо үхэл тэргүүтэнтэй бол гарцааг одоо тулна. Үүлийн үртэйгээр гарцааг бодох юм. Тэгэхээр тэр үүлийн үр гэдэг бол ерөөсөө догшин хаантай адилхан юм гэж. Тэгэхээр үүлийн үрээс бид нар өөрсдийгөө аврахын тулд яах вэ гэдэг зэрэг тэр үүлийн үрийг сайн мэддэг тийм одоо хүний л одоо үгэнд орох хэрэгтэй юм гэж. Тэгэхээр тэрийг энэ орчлонгийн одоо зүй тогтол үүлийн үрийн одоо тэр зүй тогтлыг хамгийн сайн мэддэг хүн бол хэм бэ гэдэг зэрэг бурхан багш юм аа. Тийм учраас бид нар бурхан багшийн үгэнд бол одоо итгэх хэрэгтэй юм аа. Тэгэд бурхан багш юу гэж хэлсэн, юу одоо хийх хэрэгтэй, тийм ээ, юу одоо хийж битгий одоо хийгээрэй төвчээрэй гэсэн тийм ээ. Одоо нүгэл хилэнцгийг бол төвчж байгаарай. Буйныг бол одоо хийгээрэй гэсэн байна тийм ээ. Тэгэхдээ тэрийг ямар юм буйн гэсэн, тэгээд яаж буйныг хий гэсэн, юуг нүгэл гэсэн, түүнийг яаж төвчих гэсэн бэ гэдэг тэр бурхан багшийн үгэнд л бид нар ёсчлон одоо орох юм бол тийм ээ дараа одоо энэ үүлийн үрийн одоо тэр үүлийн үр гэдэг бол үнэхээр одоо догшин ширүү ямар ч тийм өршөөлгүй л байна. Үүлийн үр хүнийг өршөөн. Тийм ээ үүлийн үрийг бид нар одоо хуурам мэхлэмж гэдэг юм уу. Тийм ээ элдв янзын одоо танил тал хээл хахуул ямар нэг юмар бол аргалнаа гэсэн тийм бол байдаг. Тэгээ үүлийн үр бол одоо ямар ч тийм өөрийнхөө зүй тогтлоор л явна гэх биш. Тийм. Байгалийн одоо өөрийнх нь зам юм да тийм. Байгалийн зам. Ичлэн одоо бид нар дулаахан байж гисэн аяндаа одоо өвөл болохоор зэрэг үүдгдэг. Хавар болохоор зэрэг бол хавсрах шороо тавьдаг тийм ээ. Зуун сайхан одоо борооноогоо дэлгэрдэг. Тэр одоо байгалийн замыг бол хэн нэгэн хүн бол өөрчлөх боломжгүй тийм ээ. Тэрнтэй адилхан өвлийн үрийг бол ямар нэгэн байдлаар ингэж одоо зулгуйдах булзаарах тийм арга бол байхгүй. Тийм учраас өвлийн үрийг бол догшин хаантай зөвлөсөн тийм ээ. Догшин хаан гэдэг бол үнэхээр юм одоо хүчтэй тийм догшин хаан байх юм бол хэний ч ирэхэд автахгүй тэрнтэй адилхан гэж. Тэгвэл тэр одоо өвлийн үрийн одоо газар бид нар бол одоо өхийн цагт бол гарцаагүй тэр үлийн үртэй тулан шүү дээ тийм. Тэгээд тэнд очихын тулд өөрийгөө бид нар яаж аврах юм бэ гэдэг зэрэг. Тэгээд тэр догшин хааны дэргэд одоо очихд бол тэр хааны одоо ааш авирыг бол сайн мэддэг. Яаж аргалах вэ гэдэг одоо тэр аргыг нь бол сайн мэддэг. Тийм хүнээс одоо асуугаа тэгээд очих юм бол үнэхээр юм одоо тэгэх юм бол бид нар өөрсдийгөө одоо аварч чаднаа. Гэдэгтэй адилхан тэр үлийн үрийн одоо зүй тогтлыг сайн мэддэг. Бурхны одоо үгийг бол үгэнд итгээд тэгээд түүний одоо өвчлөн одоо үйлдэх юм бол одоо аврагдах юм аа гэж ингэж бодож байна. За дээдийн номыг бол илтэд үйлдэхийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэж. За дээдийн номыг бол бид нар бол илтэд болгож үйлдэхийг бол хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм аа. Түүнийг хүлээн эс зөвшөөрвөөс түүнийг бүтээхэд хичээх үл болохын тулд гэж хичээхгүй шүү дээ. За үлгэрл бэс хаан төрийг эрхэн дургуулахыг хүсэхэд дэтгэвлаа гэж. За дэвших арганд шамдъя гэж сэтгэлээрээ
андгайлах хэрэгтэй мэт болгоо гэж. За тэгэхээр дээдийн номыг бол дээдийн ном буюу одоо бурхны одоо ном сургаал гэдгийг бол илтэд үлднэ гэдэг нь яг өөрийнхөө сэтгэлд бий болгоё л гэж байгаа. Ондуужаа гэж тийм илтэд үлднэ. Өөрийн сэтгэлд л ном бий болж иж тэр ном чинь илт болох нь шүү дээ тийм. Түүнээс бусдын сэтгэлд байгаа ном бол бидэнд бол илт биш үстэй тийм ээ. Ондож аваа биш тийм ээ. Тэр ондож авна гэдэг чинь бол өөрийнхөө сэтгэлдэд бий болохын нэр юм. Ондож аваа гэж илтэд үлдэхийг хайлангой гэж та яг одоо ам авах уу хүлээн зөвшөөрөх гэх юм уу да бас л андгаалах хэрэгтэй гэж би одоо нэг үнэхээр өөрийнхөө сэтгэлдээ номыг төрүүлье гэж ингэж одоо бодох хэрэгтэй юм а гэж. Яагаад вэ зэрэг дэ хаймаална түүнийг одоо хүлээн зөвшөөрвөөс түүнийг бүтээхэд гэдэг нь тэр дээдийн номыг чинь бүтээхэд ном бүтээе ном хийе гэж ингэж хичээхгүй шүү дээ гэж зомбор хэмжээр гэж хичээх болох үл болох болно шүү дээ гэж хичээхгүй шүү дээ. За тэр нь юутай адилхан байна уу жишээлбэл хаан төрийг одоо эрхэндээ одоо уруулъя гэж одоо жишээд хааны хүү олон хүүтнэр байж хахад тэрэн дотроос хэн нэгэн хүн бол би хааныхаа одоо суудлыг залгамжлая тийм ээ хаан төрийг хааны одоо хаан болъё гэж ингэж одоо бодож байгаа бол дитвлаа шамдах хэрэгтэй гэж дитв гэдэг нь дэвших тийм ээ хааныг орлох дэвших дээшээ одоо ахих тийм арганд шамдах хэрэгтэй. Шамдыг сэтгэлээрээ бол андгаалах хэрэгтэй байдаг юм а. Тэрнтэй адилхан гэж. Жишээлх юм бол одоо тушаал ахи одоо юу гэдгийг одоо дарга болъё гэж байгаа хүн ч байдаг юм. Улсын их хурлын гишүүн болъё гэж байгаа хүн ч байдаг юм. Тэгэх юм бол тэр аргаан бол аргандаа шамдах хэрэгтэй байдаг юм шүү дээ тийм ээ. Тэгэхгүй бол гинтхэн шууд тийм болчихно гэж байхгүй. Тэрнтэй адилхан тийм ээ. Орчин үед бол одоо компани захирлуудыг гэж байгаа юм бол тэрнийхээ арганд бол шамдах хэрэгтэй байх нь шүү дээ. Шамдахгүйгээр бол эхлээд яах нь вэ? Сэтгэлдээ за би одоо тийм юм болноо, тийм ээ, тийм захирал болноо ч гэдэг юм уу. Ингээд одоо сэтгэлдээ бол андгаалах хэрэгтэй байдаг байна. Тэгээд тэрнийхээ дагуу сэтгэлдээ нэг андгаалчих юм бол тэрнийхээ дагуу хүн шамддаг юм байна л да. За одоо сургуулийн одоо хүүхэд байлаа ч гэсэн. За би нэг тийм сургуульд орно шүү дээ гэвэл гээд нэг үнэхээр юм одоо өөртөө нэг одоо андгаалцсан. За би бол одоо ангаахын сургуульд орно гэсэн хүн бол одоо ангаах ухааны сургуульд ороход ямар одоо хичээл шамдах хэрэгтэй байдгийг тэр мөрөг аяндаа ингээд одоо шамдаж ордог юм байна л да. Тэрнтэй адилхан бид нар бурхны номыг бол нэг өөртөө бий болгох хэрэгтэй. Бод сэтгэлийг төрүүлье. Тэгээ магад гарахын сэтгэлийг төрүүлье. Үүлийн үрд итгэмжлэе. Нэг жамдтай болъё. Тийм ээ. Нэг одоо чаваа мардаг далжир ятгаа энтрийг одоо үнэхэрийн одоо ойлгоё гэж ингэж одоо бодох юм бол өөртөө ихлэ сайн бодчих юм бол тэрнийхэн дагуу тэрэндээ одоо хичээдэг юм а гэж. Ингэж байна. За хуврагууд руугаа нөхөрлөе гэж ам авах хэрэгтэй гэж. За түүнийг ам исав бас тэдгэрийг даган суралцах үл болохын тулд гэж. Үлгэрэл байс судалдаачин руугаа нөхөрлөө далайд чаваалаа гэдэг нь одоо далайд чаваалаа гэхээр аялахад тийм ээ худалдаачин байр хувь шалтгаан ямар мэт жигдэлсэнчлэн өөрөө ч тэр мэт жигдэх хэрэгтэй мэт болоо гэсэн. За хуврагууд руугаа бол нөхөрлөё гэж ингэж одоо ам авах хэрэгтэй юм аа гэж. Яагаад гэвэл тэгэж ам авахгүй болвол тэдгэрийг даган суралцахгүй шүү дээ гэж. Хуврагуудыг бол даган суралцах хэрэгтэй юм байна. Номыг бол бүтээх хэрэгтэй юм байна. Бурханд бол итгэх хэрэгтэй юм. Бурханд итгээд номыг бүтээн бурханд итгэх хэрэгтэй гэж. Тэгээд бурхан бол яах юу гэж одоо айлдсан юм бэ гэхээр ном бүтээ гэсэн учраас бурханы одоо айлдсны дагуу номыг бүтээх хэрэгтэй юм. Номыг яаж бүтээх юм бэ гэхээр зэрэг бол номыг ёслон бүтээж байгаа улсууд нь хуврагууд байдаг учраас тэр хуврагуудтай нөхөрлөж тэдгэрийг дөөрэж ном бүтээх хэрэгтэй юм аа л гэж ингэж одоо хэлдэг. Тэгэхээр тэр хуврагууд тийм учраас хуврагуудтай нөхөрлөё гэж ингэж одоо ам авах хэрэгтэй буюу андгаалах хэрэгтэй маа өөрөө өөртөө л андгаалах. За тэгэж андгаалахгүй бол тэр хуврагуудыг даган суралцахгүй шүү дээ. Тийм ээ. Хуврагуудыг даган суралцахгүй бол номыг бүтээж чадахгүй. Номыг бүтээж чадахгүй бол бурханд итгэсний хэрэг гарахгүй л гэж. За жишээлбэл одоо худалдаачин далай руу одоо аялаа далайн одоо эрдний гарал дээрээс элдв янзын одоо эрдэнэ авцардагч байдаг юм уу дээр үүдүү тийм ёс зөндөө байсан юм байна л да. За одоогоор бол одоо одооныхоор бол одоо 8 арилжаанд явъя л да тийм ээ. Одоо хол газар яваад 8 арилжаанд явж тэгээд одоо 8 худалдаа хийж өөрийнхөө амьдралыг одоо сайжруулъя гэж байгаа хүн бол өрд нь явж үзээгүй хүн бол
нэг одоо тийшээ одоо яваа суртсан одоо худалдаачин улсуудтай бол хамтарч явах хэрэгтэй болно шүү дээ тийм. Тэгээд тэдгээртээ одоо нөхөрлөөд за энэ далайд одоо зорчиход гэж юм тийм ээ далайд зорчиход. За орчин үед бол өөр одоо улс руу жишээлбэл одоо хятад руу явдаг ч байдаг юм. Солонгос руу явдаг ч байдаг юм. За ингээ явхад бол цомбис гэж худалдаачин байр хувь шалтгаан ямар мэт чигдэлж байна тийм ээ юу одоо бэлдэж байна явахдаа одоо юу хэрэгэлдэг юм. За далайд явж байгаа хүн бол одоо далайд одоо нэгдүгээрт бол далайн усны далайн одоо өвчин өнтер гэж байдаг шүү дээ тийм ээ тэр мөрнөөс одоо сэргийлэх тэгээд далайд одоо ингээд далайн шуурга болвол яаж өөрийгөө хамгаалах вэ? За тэнд одоо ямар хүнс ногоо хэрэглэх үү? Бүх одоо юмнуудад ингээд одоо хувь шалтгаанаа бэлдэн шүү дээ тийм ээ. Тэгээд очиод одоо ямаа тэр одоо эрдэнэ нэтер олвол тэрийг одоо юунд хийх үү гэдэг зөндөө юм бэлдэн. Яг тэрэн шиг тийм юм одоо бэлдэх хэрэгтэй юм гэж. Тэгтээ тэрэг бол гургуудыг дуурайгаад ном бүтээхэд бол одоо эхлээд харьцлах шалтгаанаа одоо арилгах, тогтох шалтгааныг бүрдүүлэх хэрэгтэй. Тийм учраас өгөөд хэдэн цаа яаж арилгах вэ? Үнийг яаж одоо бүтээх вэ? Тэгээд номыг яаж одоо бяцлах вэ гэдэг. Энэ бүгдийг бол хургууд одоо хэрхэн яаж одоо хийж байна? Яг тэрний дагуу бол ингэж өөрөө ч гэсэн тэр мэт жигдлэх хэрэгтэй юм аа гэж. Тийм учраас хургуудыг даган дуурайя гэж ингэж хургуутай нөхөрлөё гэж ингэж одоо өөртөө хандгаалах хэрэгтэй гэж. За авралыг одуулахад сэтгэлээрээ андгаалах нь зоочивс сэтгэлээрээ андгаалах нь ихэд голлох учраас ам авах тэдгээр нь машид хэрэг ихтэй бөгөөд ловон gaajid нямбын зохиосон жаан авчуугийн ихтэй зэрэг 150 одоо шүлэгт магтаадын тайлбараас авралыг одуулах хэмээх нь авралыг хүлээн зөвшөөрөхийн тулд бол хэмээн тийм ээ хайлангаа гэж ам авах буюу хүлээн зөвшөөрөхийн тулд бол хэмээн зарлигласан байх шүү дээ гэж шийсэн бичэр гэж. Тэгтээ зэрэг бол авралыг одуулах буюу жамдад хамгийн гол юм юу вэ нөхөдөө зэрэг дамжаава зочилнэ гэж тийм ээ дамжаалах буюу одоо хайлан авах ам авах гол байдаг юм гэж тийм ээ үнэхээр л одоо бурхныг бол одоо хуурмаггүй төрлөخت юм аа одоо жинхэнэ одоо авралыг одоо үзүүлээ чинь хуурмаггүй одоо авраач юм уу юм аа гэд ингээд бодох ингээд одоо итгэцэн байх. За ном гэдэг бол өөрийнхөө сэтгэл төрүүлэх юм бол яг жинхэнэ зовлонгоос нь аврах нь энэ юм аа. Хуургуудыг бол ёсчлон одоо даган дуурайх хэрэгтэй юм аа тэгээд ингээд одоо хайлагнцсан хүлээн зөвшөөрсөн ийм л одоо байх юм бол тэр бол аврал жамд болно гэж. Тийм ээ түүнээс одоо шогжууд үүсэмжийг одоо уншаагүй хоёр бол одоо ялгаагүй шахуул юм. Тийм ээ тэгтээ бид нар бол одоо үгийг бас унших хэрэгтэй. Тийм учраас өглөө 3 ороо 3 бол итгэлийг одуулж байх хэрэгтэй гэж байна. Үгийг одоо уншаад утгачлан одоо бодож байх хэрэгтэй. Тэгээд ер нь бол цаг үргэлжлэл жамд байх хэрэгтэй. Тийм ээ цаг үргэлж жамд байна гэдэг чинь үсээгөө хөхтэй зэрэг цаг үргэлжлэл одоо бурхныг авралыг одоо хуурмаггүй үзүүлээч юм аа. Бурхан бол биднийг одоо авралын одоо хуурмаггүй багш юмаа гэдэгт бол итгэцсэн. Номыг тэр бурхны номыг одоо бяцлах юм бол яг жинхэнэ одоо аврагдах юм аа гэдэгт итгэцсэн. Тэгээд хуургуудыг бол ёсчлон одоо хуургууд бол бидний одоо авралын жинхэнэ хуурмаггүй нөхөр юм аа гэдэгт бол итгэцсэн юм л одоо байх хэрэгтэй. Тэгтээ зэрэг тийм одоо итгэцсэн тэр итгэл гэх юм одоо тийм ээ тэдгэрийг одоо хүлээн зөвшөөрсөн. Тэдгээрт бол одоо эргэлт буцалтгүй одоо эргэлт буцалтгүй хүлээн зөвшөөрөх хичээл дамжаа гэж хэлээд байгаа шүү тийм ээ дамжаа. Андгаалцсан ийм одоо байх юм бол тэр хамгийн чухал юм гэж. Яагаад өгөхтэй тэр ловон gaajid нямба гэдэг хүн додва жаан авжуугийн дэлбдээ жамд гэдэг чи ерөөсөө жав хайдгийнхын л одоо утга учир юм аа гэж ингэж одоо хэлсэн гэж тийм ээ. Жавыг л хайдгах хэрэгтэй гэж. Тэдгээр хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм аа. Үнэхээр итгэл байх юм бол тэр хүн цаг үргэлжлэл жамтай байж болох юм байна л да. Түүнээс шууд амандаа одоо хэлсэн хэлээгүй ялгаагүй. Амандаа одоо итгэл уншсан болохоор дотроо ямар ч хайлан байхгүй бол харин тэр бол жамдгүй. Жамд байхгүй болчих. За дөрөвдүгээр их нь бусдад үл өгүүлэхийн үүднээс шамд мимаравс бусдад үл өгүүлснээр авралыг одуулах ёсно. За дотоод болон гадаадын домбоо өгтэй дэрэг багш хийгээд шашин хийгээд хувраг нарын дээд доодын ялгааг мэдж үлдээд багш
бусад тэргүүтэн дор авралыг үл барихад сэтгэлээрээ андгайлахын үүднээс гончиг сум хоноо гэдгийг өмнө оруулаад зөвхөн гэх юм. Зөвхөн чухагдээд гуравт авралыг одуулах болоо гэж. ертөнцийн тэнгэрт бурхнаас эрдэм дээдэд хараад оюунаа даатгавас аврал орхигдох болох бөгөөд ахуй үеийн үйлийг бүтээхийн нөхөрт шүтвээс хашлах зүйл байхгүй мэддэг гэж байхгүй бөгөөд үлгэрэл байс эмчийг бурхнаас илүүд эс баривч өвчнийг ангаахын тулд одоо горил ирээдэ чаагаа башин гэж та горилыг тушаах хэрэгтэй мэт болоо гэж. Ирээдэ гэдэг нь горилох харгалзахыг чаа гэдэг нь тушаах гэсэн. За тэгэхээр бусдад үл өгүүлэн одоо авралыг одуулна гэдэг нь юу хэлж байгаа юм бэ гэхдээ зэрэг намба буюу дотоодын гэж байна тийм. Бурхныг бол дотоодын шашинт ингэж хэлнэ шүү дээ. Яагаад дотоодын гэсэн юм бэ гэхдээ зэрэг зовлонгийн одоо шалтгаан юу вэ? Жаргалын шалтгаан юу вэ гэдгийг бол бурхан багш бол хайж байгаа. Тэгээд ерөөсөө зовлон жаргалын шалтгаан бол бидний сэтгэл дотоод сэтгэлд байна л гэж ингэж одоо хүлээн зөвшөөрсөн. Тийм учраас намба дотоодын шашинтаа л гэдэг. За бусад бүх одоо шашин номлолууд бол заавал гадны нэгэн шалтгаан тавьдаг юм. Одоо ертөнцийн эдэн ч гэсэн жин зовооч гэж байх шиг тийм ээ. За тааваач гэдэг юм уу, цамбач гэдэг юм уу, ямар нэгэн байдлаар бол бидний одоо жаргал зовлон бол гадны хүчин зүйлээс бол одоо бүр туйлын одоо нэг тийм гол шалтгааннуудаас гадны хүчин зүйл байна гэж ингэж одоо үзсэн. Тэгээ бурхан багш бол туйлын одоо шалтгаан нь бол дотоодын одоо зүйл дотоод байна гэж ингэж одоо үзсэн учраас гэж. Тийм ээ. Ер нь гадна татна бол аль алинд шалтгаан одоо бидний одоо жаргал зовлон бол дотроос шалтгаална, гаднаас шалтгаална. Аль алинаас нь харагдсан тийм ээ. За гэхдээ бол туйлын одоо шалтгаанууд юу гэхээр тэр бүр цаад уг шалтгаан юу юм бэ гэхээр бол бурхны шашинд бол дотоодын сэтгэлд байгаа үүлийн цаана эсванс юм. Гэтэл бол гадны шашинд бол юу бусад одоо шашнууд бол юу гэж үздэг вэ гэхээр зэрэг бол гадна талд хэн нэгэн одоо бүтээгчч байдаг юм уу? ертөнцийн эзэн тэргүүтээ ямар нэгэн одоо тийм зохицуулдаг тийм амтан байна. Тэрнээс одоо харгалцнаа гэж тийм ээ. Христийн шашин энэ төр бол одоо гарцаагүй байна шүү дээ. Явсаар бол ерөөсөө эцсийн одоо туйлын шалтгаан бол юу гэхээр зэрэг бол гадна талд ертөнцийн эзэн байна. ертөнцийн эзэнд итгэх хэрэгтэй. Тэр хүнд итгүүл даврагдана. Хичнээн үгэл хийдэгтэй байсан ч гэсэн ертөнцийн эзэнд итгүүл шууд даврна. Одоо хичнээн одоо буянтай бусдад тустай хүн байсан ч гэсэн ертөнцийн эзэнд итгэхгүй бол тэгэл одоо мөнхийн там дуннаа л гэсэн тийм л юм хэлдэг шүү дээ тийм. Тэр чинь яаж вэ нөхдөд зэрэг зовлон жаргалын шалтгаан нь бол ерөөсөө ертөнцийн эдийн гэдгээс 100% хамаарна гэж байна шүү тийм. Дотоод сэтгэл бол ямар одоо байсан байх нь бол хамаарна. Гадна талын тэр нэг юмас 100% хамаарна гэж тийм. Далайн шашин ч гэсэн ялгаагүй одоо алдаах тэнгэр гэж одоо байдаг. Тийм ээ. Алдаах тэнгэрт итгэж байх юм бол тэр хүн аврагдана. Алдаах тэнгэрт итгэхгүй бол хичнээн одоо буянтай хүн байсан ч гэсэн аврагдахгүй. Тэр бол ерөөсөө гисгээгдэнэ гэдэг байна шүү дээ. Алдаах тэнгэрийн төлөө бол ерөөсөө бусдыг алсан ч аврагдана гэж тийм. Алдаахын төлөө гэж тэгээд одоо далайн шашинт очи амиа хүртэл төлөсөж байгаа юм тийм үү. Биендээ одоо гомбог зүгөө хичнээн олон амьтныг дэлбэлж алж байгаа мөртлөө тэрийг алдаахын төлөө хийж байна. Алдаахын төлөө хийсэн бол тэр хүн одоо аврагдана гэсэн тийм үнтэй явж байна шүү дээ. Тэгэхээр зэрэг бол жаргал зовлон гэдэг бол 100% гадна талын нэг юм хүчин зүйлээс хамаарна гэж үзсэн байна. Тийм учраас яхаа аргагүй чарлвал гэхээс үг аргагүй шүү дээ тийм ээ. Гадаадын үзэлтэн тийм ээ. Тэгээд дотоодын одоо тэр бурхны одоо айдсан үеийн одоо зөв тогтлоос тэрс буруугаар явж байгаа учраас тэрсүүд нар гэж хэлж байгаа шүү дээ. Үүлийн үрээс тэрс буруугаар явж байна. Амтан алчгаад тэгээд аврагдана, жаргана гэж ингэж одоо ойлгоод байгаа шүү дээ. Тэр чинь үүлийн үрд мухарч байна гэсэн үг үстэй тийм. Амтны аим одоо хороогоод тэр үтгээд хүн алаад тэгээд одоо жаргана гэж бол ойлгож болохгүй үстэй тийм. Бусдад зовлон өгчөө тэгээд үр дүнд нь өөрөө жаргана гэдэг болохгүй шүү дээ. Тэгэхээр энэ хоёрын одоо хооронд бол ийм ялгаа байна. Тийм ээ. Намаад нь чива гэж гадаад гэсэн үг шүү дээ тийм ээ. Тэр чивийг домбо тийм ээ. Домбо нь ямар ядгатай юм бэ тийм ээ. Бурхан багш бол ямар одоо домб билээ гэдэг тэр гин бүгдийг далсан эрдэм бүгдийг одоо арилгасан ийм юм гэж тийм ээ.
За тэгэхээр тэрний одоо дамбаа буюу шашин сургаал номлол нь одоо ямар хөө юм бэ? За гинлэн гэж хуургууд нь одоо ямар байдаг юм бэ? Тэрний дээд доодын одоо ялгааг нь сайтар мэдчихүүлдээд тэгээд бусад одоо тэрсүүдийн одоо багш тэргүүтэнд бол авралыг барилгүйгээр барихгүй гэдэгт бол сэтгэлээрээ хандгайлахын үүднээс зөвхөн чухагдээд гуравтал аврал одуулах юм бол шанд мимарын жавстаас гэдэг болно л гэж байна. За ертөнцийн одоо тэнгэрт бол бид нар бас заримдаа одоо шавдгийн дорм өргөж байдаг юм уу? За уул хангаа одоо тахих тэргүүтэн одоо зүйлүүд байгаа шүү дээ тийм ээ. Харахад бол одоо ертөнцийн тэнгэрийг одоо дахиад шүтээд байгаа юм шиг. За гэвч тэрэнд бол яг хөөхтөр бурхнаас эрдэн дээдэд одоо хараад гэж бурхнаас илүү одоо эрдэнэтэй юм байна гэж ингэж хараад тэгээд оюунаа одоо даатгах юм бол жамд алдагдах болно гэж тийм ээ. Жамд байхгүй. Тийм учраас бол ертөнцийн одоо тэнгэр лус тэргүүтэнд бол өөрийгөө даатгаж тийм бурхан шиг ч юм уу бурхнаас илүү ч юм уу ингэж одоо бодож авралт итгэл одоож болохгүй тийм ээ. Яг зарим улсууд бол янз бүрийн одоо уулхад тийм ээ. Одоо аваач одоо энтерт бол бас бурхан шиг одоо итгэцсэн тийм одоо усууд байж байдаг. Зарим нь бол бараг ер нь тэрийгэж голлолцсон энтерч одоо усууд байж байдаг. Тэгэхээр тэр бол тэр тийм хүнд бол аврал байхгүй гэж ингэж одоо үзэх юм байна да тийм. ертөнцийн тэнгэрт илүү аврал. ертөнцийн тэнгэрийг бол бурхнаас илүүд барьцсан болвол тэр өөрийнх нь сэтгэл нь ертөнцийн тэнгэрүүд илүү байгаа учраас бол аврал нь бол тийшээ л явна гэж байна. Тийм бурхнаас бол одоо тийм одоо аврал ирч чадахгүй. Тэр урд нь жодоор бууч багш айлдсан шүү дээ тийм ээ. Нэг одоо таа буулгаад тийм ээ. Одоо тэнгэрийг одоо хүний биед буулгаад тэгээд ажил үйлсээр даатгсан юм байна. Тэгсэн чинь нөгөө тэнгэр нөгөө чи над 100% итгэхгүй 100% итгэхгүй би чамд 100% аврал шүү. 50% итгэх юм бол би чамд 50% аврал шүү гэсэн. Тэрнтэй адилхан ерөөсөн тухайн юмд л яаж итгэж байна уу гэдгээс шалтгаалж тэгж аврагдах л тийм юм байна. Зүгээр тийм учраас бол бурхнаас бүр илүү одоо эрдэнэтэй мэтээр хараад тийм ээ. Ер нь тэрнээс өөр аврал байхгүй юм шиг одоо хандаад тэгээд тэрэнд бол өөрийгөө даатгаж болохгүй гэж. Зүгээр найгавчийн жаваад үеийн догсоо гэж байна тийм ээ. Төр зуурын одоо үүлийг бүтээхийн нөхөрт бол шүтвээс хашлах юм байхгүй гэж. За жишээлх юм бол бид нар одоо эмчийг бол бурхнаас илүү гэж бид нар боддгоо шүү дээ тийм ээ. Тэгсэн мөртлөө өвчнийг одоо ангаахын тулд бол одоо төр зуур одоо эмчид бол горилдог өөрийгөө одоо даатгаж очдог одоо би миний тим өвдөд энийг л одоо таал одоо эмчилж хайрлаа гэж ингэж одоо очдог тийм. Гэхдээ тэр нь бол юу гэхээр эмчийг бол бурхнаас илүү гэж үзэж байгаа юм уу тийм биш юм тийм. Тэрнтэй адилхан хандах хэрэгтэй юм аа гэж. Төр зуур одоо байгалийн одоо авчигч байдаг юм бороо хурахгүй байвал одоо яадаг. Тэрэнд одоо даатгаж бороо хурах одоо гуйх гэдэг юм. Тэгээд янз бүрийн тиймэрхүү төр зуурын одоо юм бол байдаг байх тийм ээ. Бид нар бол шавдгийн дор метрийг өдрөөлт дөрвж байгаа шүү дээ. Тийм дөрвөн удаа самун метрийг байгаад тавьж байгаа тийм ээ. Тэр маань яаж байгаа юм бэ гэхдээ зэрэг бол тэднтэй одоо зүй ёсоор нөхөрлөхийн л нэг юм байна да. За иймэрхүү юм байна л гэж. За тэгээ эдгээр маань бол юу гэсэн үг вэ? Энэ одоо эрдмийг одоо мэдхийн үүднээс итгэлийг одуулах, ядгамжааг нь мэдхийн үүднээс итгэлийг одуулах. Тэгээд ам авахын үүднээс итгэлийг одуулах, бусдад үлгүүлэхийн үүднээс итгэлийг одуулах гэдэг ингээд байгаа. Эдгээр нь бол гол нь юу юм бэ гэхээр одоо ерөөсөө чухалтай дурынхаа ялгааг эрдмүүдийн мэдтсэн байна. Тэгээд ялгааг нь мэдтсэн байдаг. Тэгээд ялгааг нь мэднэ гэдэг чинь бурхныг яаж шүтэх вэ? Номыг яаж шүтэх вэ? Хургийг яаж шүтэх вэ гэдгийг мэдсэн байна гэсэн тийм ээ. Алинд нь яаж одоо хандах юм гэдгээд мэдсэн байх хэрэгтэй. Тэгэхээр хамгийн гол нь бол номыг сэтгэлдээ төрүүлээ тийм ээ. Тэгээд бурхны одоо заасан ном сургаалыг л сэтгэлдээ бурхан зөв юм заасан юм байна. Тэр бурхны заасан сургаалыг сэтгэлдээ одоо олж авъя. Тэхийн тулд хургуудыг одоо яаж сэтгэлдээ олж авах юм бэ? Тэрийг одоо ёслон хийж байгаа хүн юм бэ гэхээр хургууд байгаа учраас тэднийг дөөрэ ял гэсэн юм хөө сэтгэлдээ явна ш. Түүнээс шууд яг одоо бурхан ном хург гуравт бол яг ижлэхэн гурвуулангийн олж гэдэг юм уу? Тэгэж одоо хандах. Яг одоо тиймэрхүү байдлаар хандах энэ төр нь бол бас арай биш юм байна шүү дээ тийм ээ. Тийм учраас энэ гурав ялгааг мэдэх. Тэгээд ам авах хэрэгтэй энэ гэдэг чинь. Эдгээр бүгдийг зүгээр ингээд мэдсэн
байх юм бол тэр төдийгөөр л аврал болчиход байна. Заавал одоо бид нар болоод үг үгийг унших ус ерөөсөө гончгсөн гэж юу юм бэ гэдгийг сайн мэдээд тэгээд тэрэнд итгээд ингэцэл байх юм бол тэр чинь тэр төдийгөөр л аврал болчихно гэж. Түүнээс авралыг бодвол нэхнээ зөвхөн санжаадаж өсөөч уншиж байх үед л авралыг бодуулсан. Бусад үед авралыг бодуулаагүй мөгөө тийм биш. Яг л одоо энэ эрдмийг мэдтсэн. Тэгээд ялгамжааг нь мэдтсэн, ам автсан, бусдад үл өгүүлсэн. Эдгээр бүгдийг нь утга учирыг сайн мэдээд өөрөө яг тэдгээрийг хэрэгжүүлсэн тэгээд байж байх юм бол унтаж байсан ч гэсэн зүгээр бусад янз бүрийн юм ярьж байсан ч гэсэн тэр бол бурханд одоо итгэсэн, аврал одуулсан жамттай хөөнд гэж хэлэх юм. За дөрөвдүгээрт нь авралыг одуулахын мөн чанар нь чохогдээд гурвын эрдэм болон ялгамжааг мэдээд ам авах хийгээд бусдад үл өгүүлэхийн үүднээс бурхан дор сэтгэл итгэмжлээд түүний номыг үйлдэхийн хүсэл болон түүний ховргуудлага нөхөрлөхийн хүсэл тэргүүтэнд одоо багтах бэлгүүн гол нөхөр аль нэг нь бол авралыг одуулахын мөн чанар мөн хийгээд за тэрнч богд бүхнийг болгоогч жалтар дармаа эренчингийн айлдвараас авралыг одуулах үүнд ойлгох сайтар тогтвоос эрхэм зорилдог тааллын тайлбарлуугаа сэлт малуа гэдэг нь бүгд авралыг одуулж үйлдэхийн гишүүнд мэдэх болно. Хэмээн зарилгасан мэт. Бурхан бээр хэдий ч нэн зарилгасан бүгд гурван төрөлхүйтний мөрийн зэрэгт хурах хийгээд тэдгээр нь авралыг одуулахын дотор сайтар багтах бөгөөд чөлөө учрал олохуя бэрх үхэл мөнх бус муу зайны зовлон санахын үүднээс авралын дээдэд сэтгэл итгэмжлээд 10 нүглийг төвчхийг хүссэн баг төрөлхүйтний номын хүрээнд авралыг одуулахын санаа баттай мөний тулд хийгээд бурхан дор сэтгэл итгэмжлэхийн эрхээр тэрбэр ямар жигад гэдэг тэр юу хэмээн жигад гэхээр юу хэмээн үзүүлсэн үүлийн үрд сэтгэл итгэмжлээд буян хилэнцгийн орох буцах дор тусыг чухалчилсан дуршлаар анхааран авах нь аврал номонд аврал одуулахын ёс бодиттой мөн учраас дунд төрөлхүйтний номын хүрээч түүнээс бусдад байхгүй тулд тэр бүгд ч их хөлөг нь таасан мөн бөгөөд их хөлөгний санаа бусдын тус болон бодит хэлбийсэн мөн бөгөөд тэр нь ч авралыг одуулахаас тустаан үгүй тул парчин дуваагаас амтэн нугуудад нэгүсэх хийгээд амгалан ажиргсны эрдмийг олохыг одоо хүсвээс түүнчлэн задарсан бүгдэд товчлон хураасан аврал одуулах мөн хэмээсэн хийгээд бодийн дээдийн зүгийн номыг өөрийн тусад бусдын тусад их нэгүүлсэнгүйгээр эдлэхийг хүсвээс номонд авралыг одуулсан мөн хэмээсэн хийгээд бодийн дээд сэтгэл дээд бодийн сэтгэлээс үл буцах хийгээд эрх болон цаглашгүй эрдмээр чимсэн эрдмийг алин хайсан тэр нь хуврах даврал одуулсан мөн хэмээн зарлигсан байна гэж. Тиймээс авралыг одуулах тэр нь анс ихтэй нэгд үзэгдэх тул бүхэн бээр ойлгож үлдэх гэж. За дөрөвдүгээрт нь авралыг одуулахын мөн чанар нь юу юм бэ гэхтэй зэрэг бол нэгдүгээр чухал дээдийн эрдмийг нь үзээд эрдэм болон ялгамжааг нь мэдээд ам авахыгээд бусдад үл өгүүлэхийн үүднээс гэж. За чухал дээдийн эрдмийг мэдээд ирэхтэй зэрэг бол одоо ам аавна гэж байгаа тийм ээ. Чухал дээдийн бол хөдөө зөвшөөрнө гэсэн. За ялгамжааг нь мэдээд ирэхтэй зэрэг бол бусдаас юм одоо ялгаатай юм байна гэдгийг мэдээд ирэхтэй зэрэг бусдад үл өгүүлэх гэдэг чинь аянд ороод байна тийм ээ. Бусдад үл өгүүлэх. Тэрний үүднээс бурханд итгэмжлээд тэгээд бурханд итгэснийхаа хүчээр тэр бурханы одоо айлдсан ном сургаалыг үйлдъя гэсэн хүсэл төрж байгаа. Тэр номыг үйлдэхийн тулд тэр бурханы одоо ховргуудлага нөхрөлё гэсэн одоо хүсэл одоо гэж одоо хүссэн тэргүүтэн эдгээрт одоо багтсан
гол нь бол яах нь шаруу голлох нь шүү дээ тийм ээ. Шаруу голлсон. Тэгээд дийн хорт жирийн одоо сэм сэмжингүүд ч гэсэн бүгд яах нь жамд болох нь зонхор жирэг гэдэг чинь шаравдан тийм ээ дээд нь сүндэн цонгийн зосон дийн хорт жуун яах нь бусад одоо сэмжингүүд ч гэсэн цөмөрөө жамдаа юм аа гэж жамдын одоо овоо муу юм аа гэж шарав зонхор жирэг гэж. За тэрнч бүхэн тамжид чим баг бүхнийг болгоогч ялцуу дармаар чингийн одоо айлдвараас авралыг одоолох үүндэл сайн ойлгос тогтчих юм бол эрхэм зэрлэг таалын тайлбарлуугаас хэлт бүгд энэ авралыг одуулж үйлдэхийн гишүүн юм байна гэдгийг бол мэдэх болно. Бүгд бол ерөөсөн жамдаа яндаг юм жам дотроо багтана гэж ингэж зарилдсан юм. Тиймээс бурхны хэдий чинээ зарилдсан бүгд чинь цөмөрөө гурван төрлөхүйдийн мөрийн зэрэгт багтана. Тэдгээр нь ч бүгдээр авралын дотор одоо сайтар хорно гэж. Тэгэхээр зэрэг бүх ном бол жамд дотор багтана. Жамдаа хонс мадуугийн чаг гэж байхгүй их чантж байдаг тийм. Авралыг одуулахын дотор бол багтдаггүй ном гэж байхгүй. Бүгд бол авралыг одуулахын дотор багтана гэж. За яаж багтдаг юм бэ гэхдээ зэрэг ингэсэн байх тийм. Дүүтэй гэдэг нь багтахын одоо учир шалтгаан нь юу юм бэ? Яаж багтах юм бэ гэхдээ зэрэг. За чөлөө учрал олохуяа бэрх үхэл мөнхөс муузын зовлон санахын үүднээс тэгээд чав дамбаалаад авралын дээдэд буюу одоо бурханд итгэмжлээд тэгээд 10 нүглийг одоо төвчхийг хүссэн тийм одоо баг төрлөхүйтийн номын хүрээнүүд бол зөмөрөө авралыг одуулахын санаа баттай муу юм аа гэж. За энэ бол яах нь хөхтэй зэрэг бол эхлээд авралыг одуулахын нэг санаа нэг баттай байх хэрэгтэй шүү дээ тийм ээ. Санаагаа баттахын тухайд одоо нэгдүгээрт бол эхлээд чөлөө учрлыг сайтар баслага юм тийм ээ. За тэгээд чөлөө учрлынхаа хэргийг гаргая, хизээ гаргах вэ гэхдээ тэр үхэл мөнхсийг сайтар баслагаар яг одоо гаргая гэж бодох юм. За гол нь одоо юу байх вэ гэхдээ зэрэг бол эхлээд хамгийн түрүүнд хэрэгтэй юм юу вэ нөхтэй зэрэг чөлөө учрлын хэргийг гаргахад бол хамгийн түрүүнд одоо авах одоо хэргийг гаргах юм юу вэ нөхтэй зэрэг бол дараа төрөлдөө нэг муузын төрчихгүй байх чи хамгийн түрүүний одоо юу юм бэ л дээ. Бид нар бол эхлээд бурхан бол бүр цаашлах юм бол бурхан болох тийм ээ. Тэрнээс наашлах юм бол орчлонгоос гэтлэх. Тэрнээс наашлах юм бол дараа төрөлдөө юм ч бас муузын болчихгүй байх. Хамгийн одоо бидний бол нэн түрүүнд авах юм бол юу хөхтэй зэрэг бол за бурхан болох юм ч яах вэ? Орчлонгоос гэтлэх юм ч яах вэ гэж бодъё тийм ээ. Тэгэхээр дараа төрөлдөө нэг муузын болчихгүй байвал бас нэг хамгийн ихэндээ чухал юм да тийм ээ. Бурхан болъё гэж явж байгаад дараа төрөлдөө муузын болчихвол хэцүү үстэй тийм ээ. Нөгөө нэг добр тачин дээр чи гардаг үстэй тийм ээ. Энтхийг явахад одоо за дээр үед л одоо төвдөөс энтх рүү явж ном үздэг усуд их л байсан юм байна. Тэгэхээр энтх явахад бол за ингээд одоо том тийм тийшээ явж одоо тийм уулыг даван тийм хавцлыг одоо өнгөрөн тийм голыг гатлан тэрийг тэгж даван ингэж туулна гэдээ баахан юм бэлдэж байгаа гарч явсан гот үүднийхээ нэг орхоо нэг нөхөн дунаад тэгээд одоо бэртчих гэмчүүл одоо хэцүү үстэй гэдэг шиг. Тэгээ бид нар бол их холын юмыг бол одоо их анхаардаг усуд юм байна л да. За одоо бас нэгнээс нэг биендээ л бурхан болчих юм бодоод байгаа шүү тийм ээ. Тийм учраас бол залан тэглээг одоо яаж гомнох вэ? За житерэн зогмыг яаж гомнох вэ? Тэр үед л одоо зогром гомноход бол барцад саад юу вэ? Саадын яаж арилгах вэ? Зохилдох шалтгааны яаж бүтээх үн тэргээд байдаг. Гэтэл бол явсаар бол хамгийн түрүү тэгэлдэг юм хөхтэй зэрэг бол цэндийн шимп бол хамгийн түрүү тэгэлдэнэ л гэж. Энэ насны шунд бол хамгийн түрүүнд тэгэлдэг л гэж. Яг тэр нь хөл доор байж байдаг гэж. Одоо босгондоо битгээд хоол явах гээд энэ тхий явах гээд гэрээсээ гарахтаа босгондоо тавцглаа очиж байгаа тай адилхан юм гэдэг байна шүү дээ. Тэр шиг бид нар чинь том одоо мундаг том агийн ном хийнэ гэж ухсъя гээл. Тэгээд яах нь цэндийн шимп гэдэг дээр тавцглаа тэгээд очдөг. Тийм доосож байдаг. Гэхдээ зэрэг бодоод хамгийн түрүүнд дажир нядгаа. За дажир нядгаа санахтай зэрэг ямар ч үс хэргийг гаргая гэсэн бодол төрн тийм ээ. Хэргийг гаргая гэсэн бодлыг батжуулахын тулд бол чам ярддаг араас нь заавал гомох хэрэгтэй. Тийм тэгэх юм бол яг хөөхлөр энэ насанд олж авсан яг энэ биенийхээ хэргийг гаргая л гэж ингэж одоо бодох юм. За хэргийг гаргахын тулд яах вэ гэхдээ зэрэг бол чинь одоо энэ төрөл бол тэгтэл хүний төрлийг олцсон сайн төрөл олцсон юм байгаа юм шүү дээ тийм ээ. Тэгтээ зэрэг бол энэ насны юм бол тэгтээ тэргүүл болчихно. Тэр хүн бид нар энэ төрөлдөө сайн төрлийг угаасаа олцсон юм чинь. Тэгээд дараа төрлийг бол бодох хэрэгтэй юм байна. Дараа төрлдөө
яг хөөхтөр хамгийн түрүүний аюул бол юу хөөхтөр муу зэнд унж магадгүй аюул байна. Тэгэхээр нэгдүгээрт муу зэнд унахгүй болчих хэрэгтэй. Тэгээд цаашаа алах хэрэгтэй. Дээш явах. Тэгээд муу зэнд унахгүй байхын тулд яг хөөхтөр зэрэг чинь муу зэнд унгадаг юм чинь юу байх вэ? Мэргээжүүл байгаас тийм ээ. Тэгэхээр тэр мэргээжүүгэл төвчхийг одоо хүссэн. Тэгээд мэргээжүүгээ төвчээд муу зэнд унахгүй байхын тулд хэнд итгэх хөөхтөр зэрэг хамгийн дөрөнд бурханд итгэх хэрэгтэй л байна. Тэгэхээр Жэм чумуу жамд бол ер нь бурханд зовор итгэсэн жамд гэж байна. Жэв бэрингийн жамд, Жэв чимбийн жамд хоёр бол одоо номд итгэсэн. Номд зовор итгэсэн жамд юм да тийм. Зовор бол голлон бол тэгэхээр энэ дээр бол тэгж гараад байна да. Жав дамбаалаа идчээдэ гэдэг нь жав дамбаа гэдэг нь бурхныг хэлээд байна тийм ээ. Дээдийн авралд бол итгээд тэгээд 10 нүглийг төвчхийг хүссэн баг төрөлхүйтийн номын хүрээнүүд бол цөмөрөө авралыг одуулахын санаа баттай мөний тулд юм аа гэж. За энэ бол ерөөсөө бүгдээрээ л авралыг одуулахын санаанд багтж байна. Тэгэхээр дэрэг Жэв чумуу шогор өгсөн цөмөрөө жамд дотор багтж байна гэсэн үг. За тэгвэл бурханд сэтгэл итгэсний эрхээр тэр түүний юун одоо үзүүлсэн тэр үүлийн үрд сэтгэл итгэмжлээд тэгээд нүгэл хилэнц буян хилэнцийн орох буцахтай тэр буян руу орно хилэнцээс буцна үстэй тийм ээ. Тэрийг дониржийн дөнгөс гэж чухалчлан одоо хүссэн дон нэр гэдэг нь тусад чухалчлна гэдэг нь тэрийг одоо гол чухалчилсан тийм санаагаар нямс дарвааны гэж да тэрийг одоо анхааран авдаг болвол чойдо жавста болсон юм аа. Номонд аврал одуулж байгаа ёс юм аа. Ёс одоо бодиттой муу юм гэж тийм ээ. Тэгээд энэ дотор бол Жэв бэрингийн чавгарч гисэн тэрнээс тусдаа юм байхгүй. Их үлгэн ч гэсэн тэрнээс тусдаа юм байхгүй л гэж. За тэгтэнжийн самбааны гэж байна. Их үлгэний санаа нь бол бусдын тус хийгээд бодит шалгоо гэдэг нь хэлбэх гэсэн үг тийм ээ. Тийшээ ерөөсө хандхал. Одоо 100% хандхал гэсэн. Бод сэтгэл гэдэг чинь бусдын тусын тулд тэгээд бусдын тусын тулд яах вэ гэхээр бодийг олъё гэсэн тийм сэтгэл байгаа шүү дээ. Хоёр юм хүсэж байгаа. Бусдын тусыг хийхийг хүсэж байгаа. Бодийг олохыг хүсэж байгаа. Тэгэхээр энэ хоёр нь бол хандсан юм байдаг гэж. За тэр нь ч бол итгэл одуулахаас тусдаа юм байхгүй л гэж. Тийм учраас Барчин Дувагийн энэ одоо шүлгнүүд их зүгээр юм. Тэгээ бурханд аврал одуулна гэдэг чинь товчхондоо юу юм бэ гэхдээ зэрэг энэ дээр айлдсан байна шүү дээ. Сэмжээ намдаа нэмжсэн дэшиг ямтан том байна гэж. Амтэн нугуудад нэгүсээд хамаг амтныг одоо зовлонгоос хагцаасыг нэгүсэнгүү сэтгэлтэйгээр тэгээд тэдгэрийг зовлонгоос хагасуулахын тулд дэшиг ямдаг гэдэг амгалан задарсан буюу бурханы эрдмийг л олохыг хүсч байвал тэр чин товчлон одоо түүнчлэн задарсан бүгдэд товчхондоо давралыг одуулсан болж байгаа маа л гэж. Ерөөсөө хамаг амтны тусанд бурхан болёо гэж бодож байгаа бол тэр чинь бурхан даврал одуулж байгаа юм аа гэж. Жанчуу чогийн чогжийн чог. За бодийн дээдийн одоо жанч гэсэн одоо хэлж байна тийм ээ. Дээд бодийн зүгийн номыг буюу одоо гэгэрэлд хүрэх одоо номыг өөрийнхөө тусад биш бусдын тусад нэгүүлсэнгүйгээр л үйлдэж байвал эн чинь номонд аврал одуулж байгаа тэр юм аа гэж тийм. Ном одоо хийж байгаа. Ном бясалгаж байгаа. Тэр нь гэхдээ өөрийнхөө тусад биш бусдын тусад нэгүүлсэнгүй сэтгэлрээ өтөгдөөл ном бясалгаж байвал энэ чинь номонд аврал одуулсан юм аа гэж. За жанчив сэмчиг мэдгдан гэж бодийн дээд бодийн сэтгэлээс үл буцадгүй тэгээд эрх болон цаглшгүй одоо эрдмээр гэж чимсэн гэж тийм ээ. Цаглшгүй одоо эрдэм тэргүүтнэр одоо чимсэн тийм эрдэм алиныг л одоо хайж байвал тийм ээ тэр чинь хуврагд даврал одуулж байгаа тэр юм аа л гэж. Тэгээ бодийн сэтгэлээсээ босхгүй шүү дээ л гэж одоо бодоод тэгэл явж байвал тэр чинь бол яах нь хуврагд даврал одуулж байгаа юм аа хэмээсэн байна. Тийм учраас энэ авралыг одуулна гэдэг бол ерөөсөө бүх ном энэ дотор багтдаг маш их анс ихтэй юм байна. Тийм учраас бүгдгээр бол үнийг л одоо ойлгох тун гэж жамдыг сайн одоо ойлгоорой л гэсэн. Ийм л одоо дандаа таарахгүй айлтур юм байна да. Баярлалаа та. Таги чинь